Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн хичээл тригонометрийн илэрхийл гэсэн сэдэв байгаа. Энэхүү сэдв нь бол 12 дугаар ангийн сонгон судлах хөтөлбөрийн хүрээнд авч үзэж байгаа агуулга юм аа. За ингээд өмнөх хичээлээр бид бүхэн тригонометрийн эдгээр томьёонууд болох нийлбэр, ялгуурын, синус, косинусийн томьёонуудыг баталсан байгаа. За мөн нийлбэр, ялгуурын тангас энэ томьёог мөн баталсан байгаа. За дээрэс нь давхар үнцгийн томьёо гэж хэлдэг тийм ээ. Синус 2 альфа, косинус 2 альфа, тангас 2 альфа гэсэн. Эдгээр томьёонуудыг бол өмнөх хичээлээр баталсан. Үүнтэй холбоотой бас жишээ дасгал даалгавруудыг ажилласан байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээл бол эдгээр томьёонуудыг хэрэглээ тийм ээ. Асуудал шийдвэрлэх. Мөн эдгээр томьёонуудыг ашиглаад илэрхийллийг хэлбэрчлэх адилтгалыг батлах гэх мэтлэн чадваруудад суралцах нэ. За ингээд эхний бодлого аваад үзье. За хэрвээ синус x нь 4-ний 3 бол тийм ээ. X нь бол яах нь π-гээс 2-ны π-гээс π завсарт байдаг бол синус x болон тангас x-ийн утгыг олоорой гэсэн байна. Өөрөөр хэлбэл энд яах нь синусийн утгыг өгөөд косинус болон тангасын утгуудыг олоорой гэсэн яах нь бодлого байна тийм ээ. За энэхүү бодлого бол нэлээд яах нь түгээмэл таардаг чухал ач холбогдолтой бодлого учраас энд авч үзсэн байх нь. За өнөөдрийн хичээлээр бол хэд хэдэн илэрхийлэл болон адилтгалыг батлах тухай авч үзэж байгаа. Ингээд эхний бодлого бол синус x нь 4-ний 3 байх бөгөөд x нь өөрөөр өнцөг нь 2-ны π-гээс π завсар дээр байдаг бол косинусын утга, тангасын утгуудыг олоорой гэсэн ийм бодлого байна. За энэ бодлого бол мэдээж яах нь чухал ач холбогдолтой бодлого, түгээмэл байдаг бодлогуудын нэг. За энд эмхүү төрлийн бодлогыг бодохдоо бид бүхэн яах ёстой гэхээр юу өгөгдөөд юуг олгож байгаа бэ гэдгээ авч үзнэ. Өөрөөр хэлбэл олгож байгаа зүйл, өгж байгаа зүйл хоёр хоорондоо ямар хамааралтай бэ гэдгийг яах нь авч үзэх нь байна. За тэгэхээр энд бол бид бүхэн өөрөөр хэлбэл синус нь косинустай ямар хамааралтай гэдгийг ярих гэдэг юм тийм ээ. Тэгэхээр синус косинус хоёр хоорондоо бол үндсэн адилтгалтаараа буюу синус квадраттай альфа дээр нэмхэн косинус квадраттай альфа нь 1 байдаг гэсэн яах нь энэ хамаарлыг бүгдээрээ мэдж байгаа. За тэгвэл эндээс олгож байгаа зүйл бол косинус квадраттай альфаг буюу косинус альфаг олж болох нь тийм. За тэгвэл тэр нь косинус квадраттай альфа нь 1-ээс асган синус квадраттай альфа гэдэг болдог. За одоо тэгвэл хэдийн квадрат косинус квадраттай тэнцэх юм бэ? Косинусын квадраттай тэнцэх юм бэ гэхээр 1-ээс асган язгуурын дор 1-ээс асган синус байж болно, эсвэл язгуурын хасах тэмдэгтэй язгуурын дор 1-ээс асган синусийн квадрат байж болно. За гэсэн ийм хоёр ялгаатай утга гараад ирж байна. Хоёр ялгаатай утга гараад ирж байгаа. За тэгвэл яг аль нь энэ удаад косинусын утга болох юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. За тэгэхээр энд бол яг нэмэлтээр өгж байгаа энэ өнцгөө авч үзнэ. Өөрөлд 2-ны π-гээс π завсарт байгаа өнцөг тийм ээ. Синусыг ямар утгатай болгох, косинусыг ямар утгатай болгох юм бэ гэдгийг авч үзсэн. Тэгэхийн тулд бүгдээ энд өгөгдсөн тригонометрийн тойрог анхаарал хандуулъя. Энд байгаа альфа өнцөг бол яах нь 90-ээс их хэрнээ 180-аас бага хэмжээтэй өнцөг буюу 2 дугаар мөчөд байрлаж байгаа өнцөг харагдаж байна. За энд харгалзах тийм ээ косинусын утга бол яах нь энд буюу одоо улаан самаар зурсан. Энэ бол x тэнхлийн хасах хэсгээс утга авч байна. Тэгэхээр косинус өөрөө хасах утгатай тоотоо тэнцэх ёстой юм байна гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр энэ хоёрынхоо хасах утгатай нь бол косинусын утга болж байна гэж үзэх нь. Тэгэхээр бид бүхний юуг сонгох ёстой бэ гэхээр косинус альфа тэнцүү хасах тэмдэгтэй 1-ээс асган синус квадрат альфа байх нь гэж сонголтоо хийх юм байна тийм ээ. За тийм бол одоо цаашаа синус квадратын синус альфагийн утга мэдгэж байгаа учраас орлуулга хийгээд яах нь тоон утгыг нь бол хэлбэрхэн тооцоолоо гаргаад ирж болж байна. За орлуулга хийсэн байна. Хэлбэрчлээд 16-ны хасах тэмдэгтэй язгуурын дээр 16-ны 7 болж байна. 16 язгуураас нь чөлөөлчвөл хасах тэмдэгтэй 4-ний язгуурын дээр 7 гэсэн ийм хариу гарч ирж байгаа юм байна. За дараагийн асуулт бол тангас x нь хэд байх юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Синус x нь 4-ний 3 байсан бол тангас x нь хэд байх юм бэ? За тэгэхээр синус тангас хоёр юугаар яаж холбогдох юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа гэсэн үг. За өөрөөр хэлбэл тангасын томьёо бол нэг талаасаа юу байдаг вөхлөөр синус x-ийг бахан косинус x байдаг тийм ээ. Гэхдээ косинус x-ийн утга мэдэгдэж байгаа, синус x-ийн утга мэдэгдэж байгаа гэдэг утгаараа шууд үндсэн адилтгал дээр орлуулад биччихвэл яах нь синус x нь 4-ний 3, косинус x нь 4-ний хасах язгуурын дор 7 тийм ээ. За эндээс эмэгтгээд хасах тэмдэгтэй язгуурын дор 7-ны 3 гэсэн яах нь ийм үр дүн гарч ирж байгаа юм байна.
За дараагийн бодлого мөн сонирхолтой бодлого байгаа. Тангас x-ээр нэмэх нь y-ийг 1 гэсэн утгатай. Ба тангас x нь 2-ны 1. Тэгвэл тангас y-ийг нь хэд байх юм бэ гэдэг асуудал гарч ирж байна гэсэн үг. За тангас y-ийг олгож байгаа. Тангас y-ийг нь тангас x-ээр нэмэх нь y-ийг тангас x-ээр нэмэх тангас x гэсэн энэ хоёроос хамааруулаад явах нь энийг өөрчлөх шаардлагатай болж байна. За тэгвэл тангас y-ийг би өөр аргаар хэрхэн бичиж болох вэ гэхээр тангас y буюу y өнцгтөр x-ийг өнцгийг нэмжгээд буцаагаад хасаад өгч. Энэ тохиолдолд юу ч өөрчлөгдөв гэсэн үг. Тангас x харагдах байдлаар тангас x дээр нэмэх нь тангас x дээр нэмэх y-ийг хасах нь x гэсэн ийм хэлбэртэй байгаа. За эхний x дээр нэмэх y гэдгийг бүлэглээд авч. Энд нэг өнцөг, тэр өнцгөөс хасах нь x өнцөг гэсэн ийм байдалтай харагдаж байна. За энийг бид нөр өөрөөр тангас альфагаас хасах нь тангас бета гэсэн ийм ялгуурын тангас харагдаж байна. Ялгуурын тангасын томьёог бол бид нөр мөн өмнөх хичээлдээ баталсан байгаа. За тэр томьёогоор хуургаад биччихвэл тангас x-ээр нэмэх нь y хасах нь тангас x тийм ээ. Нэг дээр нэмэх нь тангас x-ээр нэмэх y тангас x гэсэн яах нь. Ийм хуургалтын томьёог оруулаа. А гэтэл тангас x-ээр нэмэх y 1 гэдэг утгатай тангас x нь 2-ны 1 гэдэг утгатай учраас энэ дээр яах нь. Хялбархан шууд орлуулга хийчих болох нь байна. За 1-ээс хасах нь 2-ны 1 1 дээр нэмэх нь 1-ийг үржих нь 2-ны 1 тийм ээ. За хэлбэрчлээд 3-ны 1 гэсэн яах нь үр дүн гарч чам. Энэ харагдаад байсан тийм ээ. Тангас y гэдэг бол ердөөсөө 3-ны 1 гэдэг тоо байсан байна л гэж харах нь шүү дээ тийм ээ. За дараагийн бодлого бол за косинус 20 градусыг өрсөн косинус 100 градус өржих нь косинус 140 градус энэ илэрхийллийн утгыг олоорой гэсэн бодлого байгаа. Хэлбэрчлаарай гэсэн бодлого. За энэхүү бодлого нь өөрөө бол нэлээд чухал ач холбогдолтой бас сонгодог төрлийн бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлогыг бодохдоо бүгдээрээ юуг анхаарах ёстой вэ гэхээр ийм төрлийн бодлогыг бодохдоо за ерөнхийдөө бол энд байгаа тийм ээ өнцгүүдийг хурц өнцгөрөөр шилжүүлэх тийм ээ 100 градус гэдгийг яах нь бага өнцгөр илэрхийлэх ийм үйлдэл эхлээд хийн. За ингэвэл энийг ямар аргаар хийх юм бэ гэхээр 100 гэдгийг бол яах нь 90 дээр нэмэх нь 10 градус гэдээ бичиж болно. Энэ тохиолдолд бол косинус 90 дээр нэмэх нь 10 градус өрчин косинус 140-ыг бол яах нь 180-аас хасах нь 40 гэдээ бичиж болж байна тийм ээ. За ингэж бичиж байгаа шалтгаан бол өнөө л нэг эмэгтгэлийн томьёогоо яах нь ашиглаад хялбархан үр дүнрүү шилжүүлэх гэж байгаа гэсэн үг. За 90 дээр нэмхэн альфа бол яах нь 90 дээр нэмхэн косинус 90 дээр нэмхэн альфаг бот хасах синус альфа байдаг. За косинус 90-ээс хасах нь альфа бол хасах косинус альфа байдаг. За тэгэхээр энд бол хоёулаа хасах тэмдэгтэй тоо гарч ирэх нь тийм ээ. Хасах тэмдэгтэй тоонуудын үржүүр бол яах нь буцаад нэмэх тэмдэгтэй болчихж байгаа. За ингээд яах нь нэмэгдэхин томьёогоор синус 10 градус косинус 40 градус болоод хувирчиж байна. За энийг цаашаа одоо яаж хувиргаж өөрчлөх юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. За тэгэхээр энд бол синус косинусуудын үржүүр яваад байгаа. Тэгэхээр синус косинусуудын үржүүрээр илэрхийлэгдэх хэлбэр шилждэг боломж юу вэ гэхээр давхар өнцгийн томьёон дээр гарч ирдэг тийм ээ. Синус косинусуудын үржүүрүүд байдаг. За тэгвэл давхар өнцгийн томьёог ашиглах гээд оролдоод үзье. За тэгэхээр энд бол синус 10 градус. Синус 10 градусыг 2 дахин авчвал косинус 10 градус болно гэсэн үг тийм ээ. За тэгвэл энд яах нь ийм хуургалт косинус 10 градусаар үржүүлээд энэ тоог үржүүлээд өгч үржүүлж өгсөн чинь буцаагаад хуваагаад өгөх хэрэгтэй тийм ээ. За ингээд өгчвөл энд юу харагч байна вэхээр ийм 3 тоо гарч 2 синус 10 градус тэгээд үржүүлж өгсөн косинус 10 градус. Энэ 3 нийлээд өнөө нэг давхар өнцгийн томьёо үүсчихэж байгаа. За энэ 3-ыг нийлүүлээд бид бүхэн юу гаргаж ирж байгаа вэхээр косинус 20 градус бол байсан өрчгөн синус 20 градус тийм ээ 10 градус 20 градус болчихж байгаа гэсэн үг. Тэгээд косинус 40 градус баах нь 2-ыг өрчгөн косинус 10 градус гэсэн. За ийм бодлого харагдаж байна. За энэ дахиад үргэлжлүүлээд харуул косинус 20 градус синус 20 градус. Энэ мөн л дахиад нэг давхар өнцгийн маань томьёоны нэг хэсэг энд явж байна тийм ээ. За тэхийн тулд 2 гэдэг үржигдэхүүн байх хэвээр. Тэхийн тулд дахиад хөртөр хуурийг 2-оор үржүүлээд хуваагаад өгч. За ингэхэд яг нь бүтэн давхар өнцгийн томьёо маань ялгагдсан байна. За тэнийг нь хувиргаад биччихвэл синус 40 градус болоод өөрчлөгдөж байгаа гэсэн үг тийм ээ. За синус 40 градус үржсэн косинус 40 градус. Дахиад давхар өнцгийн томьёо эндээс гараад ирж байна. Дахиад 2 гэдэгт үржигдэхүүн бол хэрэгтэй болж байна. Тэр тохиолдолд нь 2-оор үржүүлээд бас хуваагаад өгчвөл дахиад энэ дээдэлд хүртүүрт бол давхар өнцгийн томьёо дахиад ялгагдсан байх нэ. За ингээд яах нь вэ? Энэ эцэстээ синус 80 градус боллоо. За синус 80 градус хуурт бол косинус 10 градус байгаа. 80 градусыг 10 градусаар илэрхийлэх боломж байгаа юу гэхээр 90-ээс хасах нь 10 гэд биччихнэ. Энэ тохиолдолд эмэгтгэлийн томьёог ашиглаад синус 90-ээс 10 нь бол косинус 10 градус. Косинус 10 градус бол косинус 10 градустай адилхан учраас хоорондоо хураагдаад эцсийн хариу бол 8-ны 1 гэдэг
тоо байсан байна. Өөрөөр хэлбэл энэ тоонуудыг хооронд үржүүлээд үзэхдээ 8-1 байсан байна тийм ээ. За гэсэн ийм бодлого энд бол энэ бодлогыг бодохдоо эмэгтэйлийн томьёог хэд хэдэн удаа тийм ээ ашиглаж гарч ирж байгаа ийм бодлого байх нэ. За дараагийн бодлого. За энэ илэрхийллийн тийм ээ Батрах хэлний илэрхийллийн хэлбэрчлаараа гэсэн бодлого байна. За өгсөн илэрхийлэл маань өөрөө за ийм илэрхийлэл байна. За энэ косинус косинусын үржүүр дахиад нэмэх нь косинус косинусын үржүүр байгаа байна. За ингээд харуул бодлогоо ерөөдөө хараад ийм төрлийн бодлого байна гэж таах хэвээр. Косинус синусуудын үржүүр тэгээ нийлбэр ялгууртай байна. Үржүүрүүд нь хооронд нэмж хасагдсан ийм хэлбэртэй байгаа учраас энэ бол өмнөх хичээлдэр баталсан мөн өнцгүүдийн синус болон косинусын томьёо бол энд харагдах боломжтой байна. Тэр бол хоёр өнцгийн тухай ярих хэрэгтэй гэвч энд 66 градус, 6 градус, 84 градус, 24 градус гэсэн дөрвөн ялгаатай өнцөг байж байна. Дөрвөн ялгаатай өнцөг байна гэдэг бол энэ дөрвөн өнцгийн хооронд нь шилжүүлэх боломж бол байгаад байгаа. За тэгвэл шилжүүлэх буюу нөгөө л нэг эмэгтэйлийн томьёог ашиглаад 84 градусыг бол 90-ээс асах нь 6 гэд биччихье. 24 градусыг бол 90-ээс асах нь 66 гэд бичиж болж байна. Доор байгаа 85 градус гэдэг бол яах нь 90-ээс асах нь 5 бол 85. 90-ээс 65-г асвал 25 градус гэд ингээд яах нь биччихлээ. За энэ дээр яах нь саяны ярьсан эмэгтэйлийн томьёонуудаа ашиглая. Эмэгтэйлийн томьёонуудаа ашиглавал энд юу харагч байна вэ гэхээр косинус 66 градусыг үржих нь косинус 6 градус. Нэмэх нь синус 6 градусыг үржих нь синус 66 градус. Косинус 65 градусыг үржих нь косинус 5 градус. Нэмэх нь синус 5 градусыг үржих нь косинус 65 градус гэсэн ийм бодлого гараад ирж байна. За энэ бол яах нь бидний өмнө баталсан ялгуурын косинусын томьёо бол ялгагдаад гараад ирсэн байгаа нь харагдаж байна тийм ээ. За тэр өнцгүүд нь бол яах нь эхнийх дээр бол 66 градус 6 градусаас хамаарч байна. Хүртүрт хойрт бол яах нь 65 градус 5 градусаас хамаарч байгаа. За энэ хоёрын хооронд нь томьёогоо ашиглаад биччихвэл 66-аас асах нь 6, косинус 66-аас асах нь 5 градус буюу косинус 60 градус, косинус 60 градус гэсэн тоонууд гарч иж байгаа. Энийг хооронд хураачвал 1 гэсэн утгатай байх нэ. За энэ хүү зүйл маань анханасаа нэгтэй тэнцэжсэн байх нь байна штэ тийм ээ. За дараачийн бодлого. За нэг ийм шулуун ба дахиад нэг ийм шулуун. Энэ хоёр шулууны хооронд үүссэн өнцөг байгаа. Тэр өнцгийнхэн тангсын утгыг олоорой гэсэн бодлого. Хоёр шулууны хооронд үүссэн өнцгийн тангсын утгыг олоорой гэсэн бодлого. За тэгвэл энэ өөрөөр юу яриад байна гэхээр за энд нэг шулуун, энэ хоёр шулуун байна. За энэ хоёр шулууны x тэнглэгтэй үүссэн өнцгүүдийг альфа, бета гэж тэмдэглэжээ. Тэгвэл энэ хоёр шулууны хооронд үүссэн өнцгийн өнцөг бол яах нь энд буюу тийм ээ эсрэг өнцөг нь босоо өнцөг нь энд гарч ирж байгаа. Тэгвэл энэ өнцгийн тангсыг авч үзэж. Тэхийн тулд энэ яах нь x тэнглэгтэй үүссэн өнцгүүдийг нь судлаад явуулчих яах нь бас болдог байх нэ. За гэтэл x тэнглэгтэй үүссэн өнцөг нь өөрөө юу байдаг вэ гэхээр тийм ээ шулууны өнцгийн коэффициент нь өөрөө x тэнглэгтэй y тэнглэгтэй үүссэн өнцгийн тангсыг хэлнэ буюу ямар нэгэн y тэнцүү mx гэсэн шулууны m нь өөрөө яах нь тангс альфа байдаг байна гэсэн ийм тодорхойлтыг бол бүгдээрээ дүрмийг бол мэдж байгаа. За тэгвэл энийг ашиглаад бүгдээрээ бодлого бодъё. За энэ шулуун бол эхний шулууныг ерөнхий хэлбэрт нь шилжүүлвэл 7-ны 1 x-ээр нэмэх нь 7-ны 2 болох нь байна тийм ээ. Эндээс өнцгийн коэффициент нь бол 7 байна. Өөрөөр хэлбэл тангс x нь 7-ны 1 байх нь байна тийм ээ. За хоёр дахь шулууны хувьд аваад үзвэл өнцгийн коэффициент нь хасах 1 байна тийм ээ. Налалт нь хасах 1 буюу тангс бета нь бол хасах 1 байна гэсэн. За өөрөөр хэлбэл тангсууд нь мэдгчлээ. Тэгвэл ялгуурын тангсын томьёог яах нь вэ? Энэ хоёр өнцгийн ялгуурын тангсыг олгосон учраас ялгуурын тангсын томьёогоо энд шууд дахиад аваад хэрэгэлчихье. За тэгвэл яах нь вэ? Ялгуурын тангсын томьёо юм байдаг. Гэвч тангс альфа болон тангс бетанууд нь бүгд мэдэгдэж байгаа учраас шууд орлуулах их боломжтой. 7-ны 1-ээс хасах 1. За ингээд орлуулад хялбарчлаад эцсийн хариу гарвал 3-ны 4 гэсэн яах нь вэ? Утга гарч байгаа. Өөрөөр хэлбэл альфа бета хоёр өнцгийн тийм ээ ялгуурын тангс нь бол ийм байх нэ гэсэн бодлого байх нэ. За дараагийн бодлого. За энэ бодлого нь бол SLT ерөнхий шалгалтанд орж ирсэн 2019 оны SLT ерөнхий шалгалтанд орж ирсэн бодлого байгаа. За
тригонометртэй холбоотой байх шиг байна. Энэ матрицын тодорхойлогчийг олоорой гэсэн бодлого байна. За матрицыг эхлээд бүгдээрээ сэргийн санах шаардлагатай байна. Тэгээд тодорхойлогч юм бодох юм. За тэгвэл ямар нэгэн А матриц тийм ээ ийм байж тэгвэл түүний тодорхойлогчийг олдог томьёол дигналуудын үр журийн ялгуур байдаг тийм ээ. Дигналуудын үр журийн ялгуур байдаг. Дигнал дээр хүссэн элементүүд үр журийн ялгуур байдаг. За тэгвэл манай матрицыг өөрсдийнхөө өгсөн матрицыг B матриц гэдэг үзчихье. Тэгвэл энэ B матрицын тодорхойлогчийг олно гэдэг бол тийм ээ. Синус 53 градусыг өрсөн косинус 23 градус хасах нь синус 37 градусыг өрчих нь косинус 67 градус. За ингээд харуул өнөө нэг нийлбэр ялгуурын синус косинусын томьёо дахиад яах нь харагдаж эхэлж байна. Гэхдээ өнцгүүд нь ялгаатай байгаад байна. 63 градусыг яах нь 67 градусыг бүгдээрээс өөрчлөлт бичих боломж байгаа юм байна. 90-с 23 градус тийм ээ. За 37 градусыг бол 53 градусаас хамааруулад биччихье. За энэ тохиолдолд яах нь дахиад эмэгтэйгийн томьёог ашиглаад за хэлбэрхэн ургаад биччихвэл B матрицын тийм ээ тодорхойлогч нь бол ийм юм байгаад ийм гарч ирж байна. За энэ нь өөрөө бидний сая ярьсан томьёо учраас ялгуурынхаа томьёороор шилжүүлчихвэл 53 градусаас 23 градус буюу синус 30 градус. Синус 30 градусын утга нь өөрөө 2-1 байдаг байгаа тийм ээ. За ингээд яах нь B матрицын тодорхойлогч нь 2-1 байна гэсэн ийм үр дүн харагдаж байна. За гэх мэтлэн ерөнхийдөө эсэлтийн ерөнхий шалгалтанд олон шалгалтуудад бодлогууд бол тригонометрийн илэрхийллийг хялбарчлах гэдэг дасгал даалгавар бол ямагт орж ирдэг байгаа нь ердөөсөө харагдаж байгаа. За энэ даалгаврын хувьд бол зөв хариулт нь бол 2-1 буюу А хуулбар байгаа нь харагдаж байна тийм ээ. За дараачийн бодлого. За тангас альфагаас ассан катангас альфа нь 2-ыг өрчин котангас 2 альфатай тэнцүү болохыг батлаараа гэсэн бодлого. Өөрөөр батлах төрлийн бодлого байгаа гэсэн байна тийм ээ. За тэгэхээр батлах төрлийн бодлогыг бодно гэдэг бол альва адилтгалыг батлана гэдэг бол тэнцүүгийн тэмдгийн аль нэг талд байгаа тийм ээ зүйлийг нь аваад илэрхийллийг аваад адилтгал хуургалт хийх замаар тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд гаргаж ирэх тийм ээ. Энэ үйлдэлийг энэ процессыг математикт батлах үйлдэл гэж хэлдэг ерөнхийдөө бол. За тэгэхээр бид бүхэн энэ бодлогыг бодохын тулд тэнцүүгийн тэмдэг аль нэгийг сонгож авах гэсэн. За энэ тохиолдолд бол яг нь урдлынхаа тэнцүүгийн тэмдэг урд байгаа буюу тангас альфагаас катангас альфагаас тангас альфагаа аваад үзчихье. За энд бол яг нь тангас альфаг бол катангас альфагаас хамааруулаад судалж болох нь бол нэгийг хуваах нь тангас альфа юм байна. За энэ дээр ижил хоороогоо нэмэгтгээд биччихвэл нэгээс хэн тангас квадрат альфа авах нь тангас альфа. Энэ нь өөрөө өмнө бидний баталсан тийм ээ тангас 2 альфа гэсэн давхар үнцгийн томьёоны нэг хэсэг маань явж байна тийм ээ. За тэрлүү дөхүүлэхэд бол 2 гэдэг үржигдэхүүн хэрэгтэй юм байна. Тэм учраас 2-оор үржүүлээд тоогаад өгчий. Гэхдээ ажиглаад харуул нэгээс хасах нь гэд тийм ээ. Хүртүр хөөрийн байр солигдсон буюу уруу байралтай байгаад байгаа. Тэм учраас нэгийг хуваах нь буюу тангас 2 альфа болж ингэж бичигдэх нь байна тийм ээ. За нэгийг хуваах нь тангас 2 альфа нь дахиад үнцэн адилтгалаараа бол 2-ыг үржих нь тангас 2 альфа байна гэсэн юм байна. Ийм үр дүн гарч ирж байна. За мөн бодлогыг нэг аргаар бодоод тийм ээ байх нь бол тийм сайн үр дүнтэй биш. Бодлогыг олон аргаар бодож явал өөрсдөө сайн байна гэж дүгнэх ёстой. Тэгэхээр энэ бодлогыг бол яг мөн дахиад нэг аргаар бодож болно. За бодлогыг бол өөрсдөө ерөөхдөө хараад тэмдэглээд аваараа. Энэ зүгээр л арифметик үйлдэл хийх замаар тийм ээ бодоод явчихж байгаа. За ингээд эцэст нь бүгдээрээ гэртээ гэрийн даалгаварт эдгээр дөрвөн бодлогыг бодоод үзээрэй. Эдгээр дөрвөн бодлоготой адилхан бодлогыг бол саяны хичээлээр дамжуулаад ботсон учраас дагаад дуурайгаад бодох боломжтой. Харин дөрөвдүгээр даалгаврын хувьд бол мөн эсэлтийн ерөнхий шалгалтанд орж ирсэн ийм төрлийн бодлого байгаа. Энийг бодохын тулд өгөгдсөн зүйлийг ашиглахаас илүүтэйгээр олгож байгаа зүйлийг эхлээд хялбарчлаад үзээрэй гэдэг мессежийг багш нь өгч байна. Ингээд хичээлд анхааралтай орсон хүүхдүүдэд баярлалаа.